Өнөөдрийн номлолын сэдв бүргэд мэт элен хал. За Исая 40-р бүлгийн 27-оос 31 байна. За би уншия та нар дагуулад ойлгоод хараад яваарай. Зам минь эзнээс далдлагдж, үйлсийг минь миний бурхан сайхарчээ гэж чи юунд хэлнэ вэ Яакова? Чи юунд ярина вэ Израиля? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн бурхан эзэн дэлхийн хязгаарыг бүтээгч нь эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Тэр эцэж ядарсанд тэнхөө өгч, чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуусч эцэж туйлдан эдэр залуусч бүдрэхтэй л бүдэрдэг. Харин эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элен халина. Гүүлээч үл туйлдна, алхлаач эс цуцнаа. Амен. За Исая ном нь 66 бүлэгтэй. За Библи 66 номтой. Библийн хуучин гэрээ 39 номтой, шинэ гэрээ 27 номтой. Яг үнтэй адилхан Исая намын эхний 39 бүлэг нь яг хуучин гэрээний агуулга тэр яг үндсэн санаатай агаар нэг байгаа. Бурхны шудраг шүүлт, анхааруулга, гмийн үр дагаврын талаар үндсэн иш үзүүлгийн гол санаа нь явдаг. Эхний 39 бүлэг нь яг хуучин гэрээний 39 номтой адилхан. Яг өнөөдрийн энэ 5 ишлэл агуулгадж байгаа 40-р бүлгээс эхлээд сүүлийн 27 бүлэг нь яг шинэ гэрээний 27 номтой яг адилхан. Утга санаа нь агаар нэгэн адилхан байгаа. Бурхны тайвшруулал, ард түмнийхэн сэргэлт, ирээдүйн найдвар, авралын талаарх амлалт гэх мэт тэр гайхалтай иш үзүүлгүүд байгаа. Тэгэхээр өнөөдрийн бидний үзэх энэхүү 5 ишлэл маань энэхүү сүүлийн энэ итгэл найдвар сэргэлтийн энэ гайхалтай эхлэл бүлэг байгаа. Тэгэхээр энэхүү Исая ном маань, Исая шүүгч иш үзүүлэгч маань манай эртний өмнөх 700-аад оны үед амьдарч исэн. За энэ 5 ишлэл бүхий энэ хэсэг нь өөрийнх нь амьдарч иснаас ирээдүй рүү 150-аад жилийн цаана болох, бүр ирээдүйд 150 жилийн дараа болох тэр өмнөд Юдагийн үйл явдал. Тэгээ тэр үеийн Юда Израильчуудын талаар тэдэнд хандаж иш үзүүлсэн иш үзүүлэг байгаа. Тэгэхээр тэр үе нь ямар үе байсан бэ гэхлээр Бурхны хот гэгддэг Иерусалим хот нь итгэж найддаг, бахархдаг тэр Иерусалим хот нь Вавилончууд дайсандаа бүр ингээд үнсэн товрог болгоод нурцсан, байхгүй болцсон. Бурхны оршиж байгаа ариун сүм нь болохоор үнс нуран болоод юуч болцсон. Хамаг бахархаж тэ одоо ингээд минийх ямар гоё вэ гэж бахархаж явдаг тэр гоё зүйлсүүд нь байхгүй болоод тэгээд хэдэн 10,000-аараа алуулаад Израильчууд бүгд алуулаад, хойд Израиль бүр алга болсон 200 жилийн өмнө. Өмнөд Юдад хэдэн 10,000-аараа алуулаад, тэгээд дөрвөөд, тэгээд 20 орчим мянган хүмүүс нь боочлогдоод, гинжлэгдээд Вавилон руу цөллөг рүү явж байгаа. 70 жилийн цөллөг рүү. Бараг насаар нь хорих ял аваад шорон руу явж байна гэсэн үг. Юус үхэн үхтлээ тэнд байна. Тэгээ тэнд очиод хэдэн 10 жил амьдраад ингээд зөвхрөөд бүх зүйл нь алдагдсан мэт зөвхөрч туйлдаад ядраа шантраад өөрсдийнхөө сүрлээ хараад бурхнаараа орхигдсон гэж өөрсдөө мэдрээд бурхан орхигдсон тоохоо болцсон ирээдүйн ямар ч найдвар байхгүй гэдэг ийм байдал донд байгаа шоронд байгаа цөллөгт байгаа тэр хүмүүсүүдэд хандаж энэ итгэл найдварын иш үзүүлэг байгаа даахгүй. Тэгэхээр энийг бид нар харахтаа та яг өөрийнхөө өнгөрсөнд туулсан тэр хэцүү үеүдээ одоо ч гэсэн танд байгаа цөхөрсөн, гутарсан, шантарсан, хан мөрөгцсөн, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу тийм нөхцөл байдлаа та бодоорой. Яг тэр үеийн биднэрт хандаж хэлж байна гэсэн. Ирээдүйд ч гэсэн энэ дэлхий дээр байгаа учраас гарцаагүй тэр байдал дахиад ирэх болно гэсэн. Тэгэхээр тэр үед хандаж өнөөдрийн энэхүү гайхалтай бүргэд мэт дүүлэн нис гэдэг энэ эзний амлалт, сэргэлт тайвшрууллын үгс орж ирж байгаа. Тэгэхээр энийг илэрхийлсэн эхний ишлэл байгаа харах юм бол 27-г харах юм бол гомдлж байгаа. Зам минь эзнээс далдлагдж амьдралын замнал нь бидний амьдралын замналыг эзэн юус харахаа болцсон. Бурхан хаана байгаа бүү мэд. Амьдарж байгаа амьдралын явж байгаа замналд яаж зовж мовж байгаа юус бурхан юу ч харахгүй гэж гомдлж хашгирж байгаа. Тэгээ үйлсийг миний бурхан сайхарчээ гэж байгаа. Энэ үйлс гэдэг үг нь болохоор мишпат гэдэг энэ еврей үг байгаа байхгүй юу? Үүсгэж орчуулсан боловч бас гол үндсэн утга нь болохоор шүүлт
шударгоос шүүхийн шийдвэр, хавтас тэрэг, гол нь идэлх ирэх гэдэг энэ санаа. Тэгээ ингээд шоронд байгаа нөгөө дарлж байгаа хүмүүс нь ингээл те инг тэг гээл тэр болгоныг нь хийгээл ингээл дарлуулагчдынхаа цөлсөн тэр хүмүүсүүдийнхаа ингээд хамаг имийг нь хийгээл зовоол хийгээл байхад ямар ч хариуд нь нөгөө нэг ажлынхаа хөлсөө аваад ингээд нэг юм цаана гардаг юм байхгүй. Идэлх ирэх нь юу ч байхгүй. Тэгээ тэрийг нь бурхан харахгүй байна гэж ярьж байгаа. Бидний идэлх эрхийг минь бидний төлөөх шудраг ёсыг минь миний бурхан эс хайхарчээ гэд ингээд гомдлоод орилоод хашгирж байгаа. Тэгээ энийг харахаараа бид нар яг өөрсдийнхөө нөхцөл байдлуудаа бодох хэрэгтэй тий. Яг бодит байдал дээр яг хүний яг харахад тэдний хувьд яг бодиттой хүнд хэцүү зөхөрсөн нөхцөл байдал. Маш бодиттой газар нутгийн сүрээд алга болцсон. Өөрсдөө сүрэл мөхөл рүүгээ явж байгаа. Үхэн хөхлөд энд байна гэдэг хүний тооцоолоор харах юм бол ямар ч найдвар байхгүй гэдэг нөхцөл байдал бидний амьдралд байгаа. Тэгэхээр яг тэр үед байгаа байхгүй. Яг тэр үед ингэж бид нар орилж байгаа. Эзэн та хаана байгаа юм? Чадлаараа ингэж яхад бидний төлөө идэлх ирэх, бидний төлөө шударгаас хаана байгаа юм? Тэ бурхан биднийг орхицсан биш үү? Айгуул би гим нүглийнхаа шийтгэлээ үрж байгаа юм болов уу? Бурхан намайг шийтгцэн юм болов уу? Огчин цаашаа ингээд шорон руугаа яв гэж шийтгээд намайг орхицсан байгаа юм болов уу гэд баахан гомдлсон энэ орилсондоо тоохгүй байх, эзэн хайхахгүй байх гэж байгаа. Энэ үед Исая юу гэж хэлж байгаа гэхээр ингэж байгаа. Ингэж чи юунд хэлнэ вэ? Яаква. Чи юунд ингэж ярина вэ? Израиля гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг харах юм бол Яаква, Израиля гэдэг нэг чимэгэл маягаар нэг давтцсан юм шиг харагдаж байгаа боловч энэ нь өөрөө гэрээний нэрс байгаа. Гэрээний Израиль бурхны ард түмэнтэйгээ байгуулсан мөнхийн гэрээ. Тэр дундаа монержистик гэж ярьдаг нөгөө бурхан өөрөө энэ гэрээгээ заавал биелүүлнэ. Ганц нөгөө ард түмнээс нь өөрийнх нь хүмүүс нөгөө гэрээ байгуулсан нөгөө талын өмнө хүн нь ямар байхаас үл хамааран заавал бурхан биелүүлэх тийм гэрээ байгаа. Нэг талд гэрээ гэж ярьдаг. Бид нар бас бурхантай Есүс Христ бурхан аав хүү бурхантай яг энэ шинэ гэрээ байгуулсан. Энэ Есүс итгэснээр энэ хүү шинэ гэрээнээ бид нар тэр гайхалтай нөмөр нөөлөхт нь ордон шүү дээ. Тэгээ энэ гэрээний хүртэл бас биднээс хамаарахгүй. Бурхантайгаа байгуулсан энэ гэрээ мэдээж Есүс Христ. Тэгээ яг энтэй адилхан Авраам, Исаак, Яаков гэдэг энэ хүмүүстэй байгуулсан. Авраам, Исаак, Яаковын бурхан, Авраам, Исаак, Яаковтай байгуулсан мөнхийн гэрээ. Тэгэхээр сүрлээ бурхан алга байна. Ингээд алга бол ингээд дуусах юм байна гэсэн чинь юу гэж ингэж яриад байгаа юм бэ? Яаква гэдэг нэрээр нь. Яаков ч хэдэн мянган жилийн өмнө аль хэзээ алга болцсон хүн шүү дээ. Гэтэл яг энэ нэрээр нь нэрлэж байгаагаар нь бурханы мөнхийн гэрээг санаач. Гарцаагүй бурхан өөрөө энийгээ биелүүлнэ гэж амласан шүү дээ. Авраам, Исаактай, Яаковтай гэдэг энэ нэрээр нь нэрлэж байгаа. Ингэж айхтар шүүмжлэхээс илүүгээр сануулж жоохон ингэж дотроос нь сонсоогүй юм уу, санахгүй байна уу гэдэг нэг юм зөөлөн хэсэг байгаа байхгүй 40-с сүүлийн хэсэг сүүлийн Исая нам дуусах хүртлээ. Тэгээд Израиля гэж бас хэлж байгаа. Энэ Израиль гэдэг нь болохоор энэ түрүүний хэлсэн Яаков Пенел гэдэг газарт бурхантай барилддаг те. Тэгээд бурхныг ялсан гэж ярьж байгаа. Ялсан гэж бичсэн те. Бурхантай барилдаж ялаад тэгээд бурхан түүнд Израиль гэдэг нэр өгсөн байгаа. Тэгэхээр Яаков болохоор ахыхаа ууган хүүгийн эрхийг заллиж аваад тэрнээсээ болоод зүхтаагаад нагад захында Месопотамид очоод тэнд 20 жил зарслагдаж ажиллаж байгаа. Тэгээд буцахт 20 жилийн дараа буцахтаа баахан ихнэр хүүхдүүдтэй баахан эд хөрөнгөтэй буцаад ингээд нут руугаа явж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг айхтар ах нь 400 эрстэй 400 цэрэгтэй аримтай 20 жилийн дараа өөдөөс нь угтахаар ирж байгаа. Нөгөө нэг ална гэжсэн ах нь. Тэгээ тэрийг хараад бүр аймаар айгаа тэгээд баахан тооцооллынхаа юм хийдэгтэй ингээд шаталсан. Гэхдээ нэг шөнө бурхан түүн дээр хүний биеэр эзний тэнгэр элчээр ирэх үед түүнийг Яаков түүнийг ингээд бурханаас зуурж байгаа. Тавихгүй. Намайг өрөөхөөс нааш би таныг тавихгүй гэдэг ингээд. Тэгээд яг энэ нэг бурханаас зуурсан зууралтыг нь хараад асуудал дундаа ингээд бурханаас зуурсан зууралтыг нь хараад одоо чамайг Израиль гэж нэрлэнэ гэж нэрлэж байгаа. Тэгэхээр Яаков гэдэг нэр нь болохоор ер нь еврей үг нь ингээд олон үндэстэй болохоор язгууртай болохоор ингээд давхарсан баахан утгуудтай байдаг. Тэгэхээр Яаков гэдэг нэр нь болохоор заллигч, мэхлэгч гэдэг яг Яаковын өөрийнх нь дүр төрхийг нь зан чанарыг нь амьдралын нэг юм өөрийнх нь онцлогийг илэрхийлсэн нэг нэр байхаас гадна төрхтөө Исав ахыхаа ихэр Исав ахыхаа өсгөнөөс нь ингээд зуураад гарсан.
Өсхийг зурагч гэдэг нэртэй. Өсхийг зурагч. Тэгээд одоо харин юу гэхээр өсхийг зураад өөрийнх нь зурсан, барьсан өөрийнх нь тавихгүй би заавал ингэж явна гэсэн тэр өөрийнх нь харсан өнцг нь ингээд сүүл рүү ирж ирээд үххийн өмнө ирээд үгүй одоо би танаас зууръя гэдэг ингээд бурхнаас манай UBTC-ийн угнаа гэдэг манай нэг найз байдаг. Энэ Израиль гэдэг нэрний утгыг маш гоё ингээд илэрхийлсэн. Над бол яг бодтой байсан. Бурхантай тэмцэлдэгч гэхээс илүүгээр бурхнаас зуурагч гэдэг нь утга байдгийг шүү гэдэг. Тэр утгаараа ингээд Израилийг өрөөгчнөр ингээд те өрөөгд нь ингээд тэгнэ гэдэг шинэ гэрээний үеэс хуучин гэрээний тэр Израилийг одоогийн газар нутгийг харахаас илүүгээр утгаар нь бурхнаас зуурдаг ард түмэн буюу шинэ гэрээний итгэгч нар. Жинхэнэ бурхнаас зурагч нар байдаг байхгүй. Жинхэнэ Израиль гэдэг агуулгаараа. Тэр утгаараа яг тэр утгаар нь Монгол утгаар нь бодоод бурхнаас зуурсан хүмүүсийг өрөөгд Израилийг өрөөгч нь өрөөгдөн. Бурхнаас зуурсан хүнийг өрөөгч нь өрөөгднө гэдэг энэ санаа гэдэг. Тэр манай найз маань хэлэхэд надад маш тодорхой хүрсэн. Яг тийм бол өсгөнөөс зуурсан чинь одоо бурхнаас зурж байгаа. Тэгээ энэ нэрийг нь хараад энэ нэрийг нь одоо Исая хэлж байгаа байхгүй юу? Та нар ингэ сүрлээ гэж чинь яг энэ асуудалтанд дундаа бурхнаас зуур, бурхныг хар, асуудлаа харахаа бол. Асуудлаа битгий хар. Асуудлаа харуул сохроод ингэ сүрэл ингээл дуусаад бурхан байдаггүй болоод надад тайргүй болоод намайг шийтгэж байгаа гэдэг мэдрэмж аваад ингээл дуусж байгаа нэг тийм юм руу цөхрөл рүү очиж байгаа. Үгүй бурхныг хар, бурхнаас зур, чамтай мөнхийн гэрээ байгуулсан. Энэ хүү Израиль гэдэг нэрний утга маш сонирхолтой. Давхар бас өөр санаанууд нь юу гэдэг вэ гэхээр бурхнаас зуурагч, бурхантай тэмцэлдэгч гэхээс гадна бурхнаар хүчрхэгжигч гэдэг утга байд юм байна. Бас бурхны дэргэд цэх зогсогч, эзний ханхуу гэх мэт. Бурхны хажууд ингээд бурхантай хамт ингээд нэг юм зогсч чадж байгаа тэр дүр төрх байгаа байхгүй. Асуудал дундаа Вавилоны шорон дундаа насаараа хоригдох ялтай сүрсэн энэ харааллын тэр нөхцөл байдал дундаа хүртэл бурхнаас зураад цэх зогс гэдэг энэ санаа нэрэн дотор нүртэл явж байгаа байхгүй. Тэгэхээр асуудлаа битгий хар гэж байгаа. Асуудлаа битгий хар. Бид нар танд хэлж байгаа. Та ингээд бодоорой. Өр шир, харилцаа, элдв янзын тэ нөхцөл байдал мэл зөндөө асуудлууд байгаа. Тэр асуудлууд чинь манайс бүр маш бодиттой. Яг эднэрт бүр дэндүү бодиттой байгаа ш. 70 жилийн туршид эднэр хитэд дундаа ингээд байгаа л энэ. Тэд нар тандааж битгий тийш хар. Бурхныгаа асуудлаа битгээр бурхныг хар, тэр дундаа бурхны мөн чанарыг хар зэ. Зөвхөн бурхныг харах биш, хэн гэдгийг нь хар, хийсэн зүйлсийг нь хар. Тэгэхээр 28-ыг харах юм бол дөрвөн мөн чанар байгаа. Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу гэж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн мөн чанарыг уншихаар та мэддэг гэхээс илүүгээр та эдгээрийг мэдэрж ийсэн үү гэдгээ та өөрөө бодоорой. Өнгөрсөн танд бурхны амьдрал, бурхан таны амьдралд хийсэн тэр мөн чанар хэн гэдгийг нь илэрхийлсэн танд ямар гой хувийн гэрчлэл байна. Тэрийг одоо та ингээд сонсоод сууж явах хэрэгтэй гэсэн. Асуудал чинь ингээд маш бодиттой байна. Гэхдээ тэрийг эргээд санаарай. Сонсоогүй гэж үү? Чи мэдэхгүй гэж үү? Өнгөрсөнд хийсэн бурхныг та нар мартцсан гэж үү? Мөнхийн бурхан шүү дээ. Хизээж орохгүй шүү дээ. Тэрэн дээрээ төвлөр гэд. Оюун бодол чинь мэдээж бодиттой юм харж байгаа ч гэсэн үгүй ээ. Тэрэн дээр төвлөр илүү бодиттой. Тэр мөн чанарууд нь нэгдүгээрт нь мөнхийн бурхан гэж байгаа. Өөрөөр хэлбэл өөрчлөгдөшгүй, immutable гэж ярьдаг. Өөрчлөгдөшгүй. Тэр амлсан амлалтууд нь огт өөрчлөгдөхгүй. Нөхцөл байдал аль эзэн нөгөө амлсан амлалтуудыг бид нар мэдж байгаа шүү дээ. Авраам, Исаак, Яаковтай амлсан амлалтууд нь болохоор 3 ёроол байгаа тий. Агуу үндэстэн буюу үр удам. Тэгсэн чинь түрүүлсэн чинь хэдэн 10-аараа алуулцсан. 20 мянган хүн ингээд цөллөх шоронд байгаа. Удахгүй тэднэр нь ч гэсэн ингээд сүрээд алга болно ингээд завхар буруу намын хүмүүстэй гэрэлж мэрлээд ингээд үхээ 70 жилийн дараа бүгд алга болно штэ гэдэг хүний бодол байгаа. Нөгөө нэг мөнхийн үр удам хаана байгаа байхгүй. Гэхдээ бурхны хард ингэж байгааз мөнхийн бурхан өөрчлөгдөхгүй цаг хугацаанаас гадна цаг ирээдүйд хүртэл бид нартай хамт байна. Зовлонтой чинь ирээдүйд жаргалтай чинь өөрөө ингэ цохиол дундаа хамж явна. Тэгэд хоёр дахь нь болохоор газар нутаг. Тэгээ газар нутгийг ирүүл байгаа. Амл Израиль. Гэсэн чи одоо байхгүй. Аль хэзээ сүрцсэн байгаа. Тэгээ Иерусалим ингэ сүрээд юу ч үнсэн туурга болцсон. Юу ч байхгүй. Амлалт байхгүй, ерөөл байхгүй. Бурхан өөрчлөгдсөн байж тээ. Ягаад тэгэхээр бид нар гэмтээ, та нар гэмтээ. Тэгэхээр бид нарыг бурхан шүүгээд тэгээд тийм учраас үр дагаварт нь яг одоо амьдралд чинь байгаа, миний амьдрал, таны амьдралд байгаа асуудлууд гэж тарих бодох гээд байдаг. Гэтэл өнөөдөр бид нар үзэх нь бүргэд мэт гой дүүлэнд эсвэл өөр бодит байдал байгаа байхгүй. Тэгэхээр бурхан өөрчлөгдөж шүү. Гурав дахь нь болохоор тий ерөөлийн сууг гэж байгаа шүү дээ. Ерөөлийн их үндэс. Тэр ерөөл нь болохоор мэдээж Есүс Христээр дамжуулан итгэвч хүн болгон нэг хүмүүсүүдийг аврагдах юм уу, аврагдахгүй юм уу, гим нүгэл нь уурлагдах юм уу, уурлагдахгүй юм уу гэдгийг биднээ шалтгаална гэж Иохан номдор байгаа байхгүй.
Бүр ингээд мөнхийн хувь тавилан шийддэг хүмүүс бид нар. Эдгээр хүмүүс ч гэсэн тийм байгаа. Гэтэ бод одоо болохоор өөр байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тархин ингээд тэр фокус нь алдагдсан. Хоёрдугаар дарах юм бол мөнхийн бурхан эзэн дэлхийн хязгаарыг бүтээгч гэж байгаа. Яг одоо харах юм бол Вавилон тухайн үеийн амар том эзэнт хүрэн амар маш өндөр ингээд юутай барилгуудтай сүрлэг юмтай ингээд харагдахгүй. Дэлхийн хязгаар харагдахгүй. Тэгээ өндөр ингээд сүм дуган хиймэл шүтээний барил хөшөө мөшөө баах юм. Тэгээ тэднийг зовоож байгаа асуудлууд нь ингээд амар өндөр. Одоо Манусын амьдрал ч гэсэн санхүүгийн асуудал, өвчин зовлон, тодорхойгүй байдал ингээд баах өндөр асуудлууд. Сатааны өндөрлөг гэж бас ярьдаг. Одоо зарим бас ойлголтоороо ч гэсэн тэр өндөрлгүүд ингээ амар өндөр харагдахгүй. Харж чадахгүй бодвол Манус юм дороо штэ. Тэгсэн чинь та нар мдээгүй сонсоогүй тэр бурхан мөнхийн бурхан эзэн чинь дэлхийн хязгаарыг цааш нь даваад хаар бүр энэ хил хязгаа сансар окторгой бүгдийг бүтээсэн тэр бурхан штэ гэдэг энэ бодол. Тэгээ яг ингэж бодох юм бол өнөөдөр бид нар үзэх гээд байгаа энэ тайвшруулал, энэ хүч чадал орж ирнэ. Бодсон тохиолдолд зүгээр сонслоо мэдлээ бас юм үцэг байгаа юм байна гэвэл орж ирэхгүй. Яг ингээд хараад тэр утгаараа та дөрөв сонсож байхдаа ингээд өөрсдийнхээ асуудлаа хараад тэгснээ өнгөрсөнд байгаа тэр бурхны ямар гоёгоо ивэж өгсөн юм юу вэ? Бурхан биднийг хөрш шавар шалбагнаас аварсан юм таны амьдрал гэрчлэл байгаа юу? Гэрчлэлээ ярих гэх юм бол тэр мөрийгээ бодоод тэр бурхан чинь хിവэр байгаад байгаа байхгүй. Тэр бурханыг л хар гэдэг. Цаатахыг нь хар. Тэгэд шорон гэдэг энэ зүйл болохоор энэ цөллөг шорон гэдэг зүйл болохоор хүний identity гэж ярьдаг ингээд тодорхойлтыг ингээд устгадаг. Тийм газар. Монгол улсын иргэн шоронд очиод Монгол улсын иргэний эрхээ эдлэхгүй. Өөр ингээд тэнд ингээд нэг юм боол хинч биш болно гэсэн. Энтэй адилхан яг эдгээр хинч биш болсон байгаа. Үндсэн identity байхгүй. Тэгсэн чинь бүтээгч бурханаа сан буюу хаана хариалагддагаа сан гэж байгаа байхгүй. Бод байдлын асуудал байна. Гэхдээ тэр асуудлаа ингээл эзнийг харахад Филиппо 3:20 дээр байгаа иргэний хариалал тэнгэрт байгаа гэдэг. Тэнгэрлэг зүйлс рүү гаад эсвэл одоо зун болж байгаа ингээд оддыг ингээ харах юм бол амар маш гоётэй ингээд асар их од. Тэгээд нэг хин нэгний хэлсэн үг л санагдаад байгаа юм. Би өөрөө бодсон ч илүү. Нэг юм уу гэдэг байдаг санагдаж байгаа. Би киноноос сонссон юм яасан мэдэхгүй. Ямарс над яваад байгаа. Ингээд шүн ингээд сансар окторгоо оддыг ингээд хэр удаан харах тусам энэ дэлхийн ертөнцөөс төдий чинээ холддог гэдэг нэг юм санаа байдаг байхгүй. Энэ хөр амар бодтой. Та нар ингээд шүн ингээд оддыг ингээ хараад ингэх юм бол бодол чи ингээд байхгүй бол цаашаага ингээд нэг од. Тэнд ингээд хамаг юм чи ингээд анхаар чин төвлөрөөд ингээд баг сансарт нисэж байгаа юм шиг ингээд фокус ингээд алдагддаг. Тийшээ бурхан руу төвлөрдөг гэдэг энэ гоё. Тэгэхээр бурханы энэ дэлхийн хязгаарыг бүтээгч бурханаа хар гэдэг энэ санаа. Гуравдугаарт нь болохоор тэр дэлхийн хязгаарыг бүтээгч чинь эцэж төөлддөггүй гэж байгаа. Хараа одоо бүр бурхан эцэж хүчээ илэрхийлэх удаа бурхан хаана байгаа ч бүүмэд тийм бүр сул дорой ялагдцсан ард түмэн бурханы ард түмэн ялагдцсан гэж эргэн тойрны хүмүүс нь хэлж байгаа байхгүй. Энэ хараагдцсан бурханаараа хараагдцсан хүмүүс гэж ярьж байгаа. Тийм сул дорой гэж харагдаж байгаа. Гэсэн чинь бидний бурхан эзэн тэдний бурхан эзэн энд израилчуудын бурхан эзэн нь эцэж төөлддөггүй бурханаа хар гэж хэлж байгаа байхгүй. Тэр нэг юм ялагдцсан байдал дундаа ялагч бурханаа хар гэдэг энэ санаа. Тэгэхээр ингээ хоёр өөр бодит байдал яриад байгааз. Тэгээ алийг харах юм. Би ялагдцсан гэдгийг хараад ингээл бүр ингээд дуусах юм уу эсвэл ялагч эзнээ харах юм уу? Тэгэх юм бол хүч сэлбэгдэнэ гэж энэ доор одоо бид нар үзэх гээд байгаа байхгүй юу? Тэрхүү хүч нь болохоор дуусашгүй эрчим хүч, энерги гэсэн үг. Одоо янз янзын дэлхийн энерги эрчим хүчээ та нар бид нар бодъё. Тэр мөрөөс хизээч дуусахгүй мөнхийн дуусашгүй эрчим хүч чадахгүй зүйл гэж юу ч байхгүй тэр бурхан эзэн. Энэ мөн чанар дээр нь асуудал дундаа сул дорой байдал дундаа эзнийг ингээ бодно гэсэн. Тэгээ Библийг судлаад магтан дуугаа бодоод ингээд гой кино мөн байл үзээд ямар агууг нь гэрчлэн мөрч сонсож байгаа үед тархичи ингээд эрх чөлөөнд гарч нөгөө нэг энэ дүүлэн нислэлт гээд байгаа үзэх гээд байгаа энэ зүйл болно гэсэн. Эзэн дээр төвлөрөх юм бол тэгэд ийм зүйл таны амьдралд байгаа юу гэж та бодоорой. Байсан бол тийм ээ би яг ингээд яг өгчээсэн чинь яг бүр ингээд сүрх гэжсэн чинь өөр мөр ч юм уу эсвэл ингээд ямар ч юмгүй ингээд явжсэн чинь ингээд нэг юм болсон гэж байгаа тэр нэг хүч чадал тэр нэг ер бусын амьдралаа ингээд бодно гэсэн. Тийм зүйл байгаа бол байхгүй бол мэд. Яг одоо мэд гэж. Яг одоо мэдээд эзэн хэлж байгааз энэ дэр Библийг уншаа судлаад мэд. Бас тэр эзэнтэй танилц. Цуглаанд явдаг Библийг уншдаг гэдэг чинь шал өөр асуудал шүү дээ.
яг тэр эзнийг мэдсэн юм уу гэд бод байдал дээр нэг мэдрээгүй бол мэдээд танилцаад би мэдмээр байна гэд эзэн рүү очино гэсэн. Эзэн гарцаагүй таны одоо яг асуудал донд чинь өөрийгөө илчилнэ гэсэн. Энэ яагаад тэгэхээр хамгийн гол эзний зорилго ерөөсөө л өөрийгөө таньж мэдүүлэх гэдэг нь бүх орчлын ертөнц үүний талаар хэлж байгаа. За дөрөвдөх нь сүүлийнх нь болохоор ингэж байгаа. Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Өөрөөр хэлбэл одоогийн нэг түрүү ярьсан тэр нэг бүх амлалт нөгөө 3 ерөөл нөгөө мөнхийн гэрээ мөрөө ингээд сүрээд алга болцсон гэж амьдралынх нь яг одоо энэ 70 жил нь харагдаж байгаа. Таны амьдрал энэ асуудал хэр удаа үргэлжлэх юм мэдэхгүй. Тэр хугацаа чинь тэгж харагдаж байгаа ингээд. Яг ингээд тодорхойгүй ямар ч тийм энэ миний амьдралын энэ нөхцөл байдал нэг амжилттай мундаг төлөвлөгөөний нэг хэсэг биш гэж харагдана угаасаа. Тэгсэн чи эзний мөн чанар нь юу гэхээр ухаан нь төлөвлөдөг тэр ухаан мэрэгэн ухаан хязгааргүй. Хөндлөн өргөөшөө дээшөө доошоо асар олон давхарлцсан энэ төлөвлөгөө явж идэг. Тэрний нэг хэсэг нь энэ эднэрийн хувьд 70 жил, бидний хувьд хэдэн өдөр, хэдэн сар байгаа мэдхгүй тэр хугацаа чи явж байгаа гэсэн. Асар их төлөвлөгөөний нэг хэсэг. Гэхдээ харж чадахгүй байгаа бид нар. Гэхдээ одоо юу яг энэ мөчтөө юу арах вэ гэхээр яг одоо төлөвлөгөө харж чадахгүй ч гэсэн эзний гайхамшигтай ухаантай гайхамшигтай нэгт гэдэг нь харна. Үүнийг харагдах, үүнийг мэдж болох хамгийн гол зүйл юу гэхээр ерөөсөө Библи байна. Библийг энэ агуу Григори гэдэг энэ лам бас Августин, Жиром гэх мэт энэ чуулганы эцгүүд ингээд давтан ингээд нэг илэрхийлснэг Библийн илэрхийл байдаг. Тэрний юу гэхээр ингээд том далаатай зөөрөлдөг. Тэгээд энэ эрг хэсгээр нь жижигхэн хураг ингээд тоглож болдог. Ийм аюулгүй ингээд гоё сайхан үр шимийг ингээд халуун зүүн ингээд эдэлж хэрглэж болдог нэг гоё хэсэгтэй. Хин ч ойлгож чадна, хин ч аврагдаж чадна гэсэн. Аврал нь тийм гоё босхон намхан гэсэн. Жижигхэн нэраа хөвгдөж гисэн тэнд ингээд гоё ингээд живхгүйгээр ингээд хөөд явж иж болдог Библийн тэр нэг хэсэг. Тэ? Гэтэл Библийн цаашаагаад бүр гүнзгий рүүгээ явах юм бол том заан сэлж болдог. Эсвэл бол усан шумбагч нар ингээд хамгийн гүнд шумбуудыг технологийн дэвшлиг ашиглаж шумбагч нар гүнд шумбаад яроолонд харагддаггүй. Тийм амар гүнзгий ухааны юм Бурхны мэрэгэн ухааны тийм илэрхийл байгаа байхгүй. Тэгээ хоорондоо ямар ч зөрчилдөөнгүй тэр нэг Библийн та тэр онцлогуудыг бодоорой. Энэ Библийг судлаад ирэхээр тийм учраас Библи судал гэдэг энэ тэр. Тийм учраас чимээгөө цаг хий гэдэг нь ингээд судлаад мэдэх болгонд эзнийх л мэдээд байна гэсэн. Ямар агуу юм бэ? Зүгээр нэг болсон зүйл чинь энэ ингэж хоорондоо холбогддог ийм утга учиртай Библийн хэсэг байсан юм аа. Библи судлалын цагууд дээр маш тодорхой бид нар ингээд мэдэрдэг. Тэрийг харах болгондоо ямар агуу юм бэ гэдэг нөгөө дүүлэн нисэх зүйл чинь ингээд мэдрэгдэж эхэлнэ гэсэн үг байхгүй. За ийм гайхалтай Бурханы асуудлаа биш энэ гайхалтай Бурханаа харна гэсэн үг. Тэгхийн бол 29-оос 30 дээр харах юм бол ингэж юм тэр эцэж ядарсанд тэнхээ өгч чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуусч эцэж туйлдан эдэр залуусч бүдрэхтэл бүдэрдэг. Хинд Бурхан хүч хангамжаа хүч нь орж ирдэг вэ гэхээр эцэж туйлдсан чадал нь барагдсан хүмүүст гэж байгаа. Хүч чадалтай хүмүүст биш. Эцэж туйлдсан чадал барагдсан хүмүүст. Өөрөөр хэлбэл уг нь бүх хүмүүс тийм байхгүй юу? Гэхдээ хэн яг би үнэхээр чадалгүй, би үнэхээр эцэж туйлдсан хөгийн сул дорой, гуйлахчин, ядуу, бузар муу нэгэн гэдгийг хэн харж хэн сүнсэндээ ядууга мэдэрч чадсан тэр нэгэнд хүч орж ирдэг. Гэтэл хүн болго ингэдэггүй те. Хүн болго ингэдэггүй. Энэ тал дээр бол асуудал байгаа. Энэ тал дээр би өөрийнхоороо хийнэ. Яг энэ талбар дээр асуудал байна л да. Тийм учраас эзэн минь туслаач. Энэ дээр бол гайгүй би өөр аваа явчихна гэж байгаа хүмүүс хүч орж ирэхгүй байдаг байхгүй юу? Нөгөө энд гайгүй гэдэг байгаа тэр талбар нь байх гайтай болох хүртэл нь эзэн явуулаад байна гэсэн. Харах юм бол цаашаа ингэж залуусч эцэж туйлдан эдэр залуусч бүдрэхтэл бүдэрдэг. Тэгээ судалсан чинь залуус гэдэг нь болохоор наар гэдэг еврейг байгаа. Наар гэдэг. Эдэр залуус гэдэг нь болохоор бахуур гэдэг еврейг. Энэ хоёр хэллэг нь ингээ хамтдаа байхаар ингэдэг гинэ эртний ингээд нөгөө нэг энэ элит дайчид гэж байд. Эртний элит бүр хүчрэг цэрэг дайчдыг илэрхийлдэг энэ хоёр үг байгаа байхгүй. Наар бахуур гэдэг энэ залуус эдэр залуус гэдэг. Тэгэхээр хүн төрлөختний бүр хамгийн оргил болсон хүчний энэ нэг юм оргил болсон энэ нөхцөл байдлыг хилээд ийм байдал ч гэсэн туйлддаг, ийм байдал ч гэсэн бүдэрдэг, гарцааг бүдрэхтэл бүдэрнэ гэдэг энэ зэрэг ярьж байгаа. Түрүүний ярьсан те энэ тал дээр бол би бол өөрийнхөө явчихно гэж бодож байгаа. Тэгээд асуухгүй, залбирахчгүй, зөвлөгөө авахчгүй
итгэгч нартайгаа ярилцахгүй, пастор ахлагч нартайгаа, дагалдуулагч нартайгаа, эзний та нарт өгсөн хүмүүс, менторуудтайгаа ч ярилцахгүйгээр өөрөө маш мундаг, ухаалаг учраас, мундаг идэр учраас, идэр залуу учраас, хүч чадал нь байгаа учраас энэ тал дээр өөрийн хүчээр ингэж явна гэсэн. Гэсэн чинь наад байдал чинь бүдрэхтэй л бүдэрнэ, туйлдахтаа л туйлдна гэж ярьж байгаа. Харин яг би үнэхээр энэ байдал нь өөрөө, ийм бардан байдал нь өөрөө яг утгагүй би сүрхий ирмэг дээр байгаа юм байна. Ямар хөгийн амьтан бэ? Чадчихна гэсэн чинь бод байдал дээр бүр эзнийгаа жийцсэн, эзнэрийгээ хараад та надад хэрэггүй. Үгүй. Энэ алюминий модны жимсэн сэтгэр өхгүй гэд бодоод ингээд идээд түүх эхэлсэн шиг өөрийнх нь амьдралд нэг түүх эхлэхэд бэлэн ингээд явж байгаа гэдгийг хараад ямар хөгийн арчаагүй бузар муу балиар бардам юм бэ гэдгээ харсан хүмүүст хүч орж ирнэ гэж байгаа байхгүй. Сул доройгоо хүлээн зөвшөөрсөн хүмүүст. Тийм учраас өөрийн хүчээр ямар ч боломжгүй харин хүнд тэр хүч чадна вэ гэхээр 31-ээс харин эзэнд найдагчид. За эндээс гол нөгөө найдвар нөгөө энэ Исая 40-р бүлэг 66 хүртэлх энэ гол санаа яг энд орж ирж байгаа. Харин эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэгэхээр найдах гэдэг үйл үг, сэлбэх гэдэг энэ хоёр үйл үг нь хоорондоос маш гоё утга учиртай байгаа байхгүй юу? Эзэнд найдах. Найдах гэдэг үг нь болохоор кава гэдэг еврей үг, сэлбэх гэдэг нь болохоор халаф гэдэг еврей үг байгаа. Тэгэхээр судалсан чинь үнэхээр гоё. Одоо ингээл Библи судал хийх болгонд эзний нөгөө нэг энэ ухааны хязгааргүй байдлыг ингээ мэдрээд байгаа байхгүй. Кава гэдэг үгийг судалсан чинь ингэж юм хараа. Найдах гэдэг үг байна. Гэтэ салаа утга нь болохоор хүлээх. Гэтэ хүлээхтэй яаж хүлээх вэ гэхээр зүгээр ингээд хоёр за энэ би ингээд гар байна. Энэ одоо эзний сайхан юм байна. Ирээдүйн найдвар, амлалт. Тэгсэн чинь би ингээл байж байгааг хэлэхгүй гинэ. Зүгээр ингээ итгэхгүй хүлээхийг хэлдэггүй. Энэ нь ямар байдалтайгаар хүлээх вэ гэхээр итгэвтэй. Ингэж юм хараа. Хамтд нь нөгөө гурамсан гөрсөн сур гэж байдаг шүү дээ. Гөрөх гэдэг санаа. Ингээд сүлжилдэж ингээд хамтд нь сүлжиж бат бөх болгох гэдэг санаа байгаа байхгүй. Эзэнтэй ингэж хүлээж ихта яг одоо ирээгүй л дээ. Гэхдээ эзний сайн аль эзний бидэнд байгаа тэр сайн мэдээний амлалт, аврал, Бурхны нэгүүлсэл, тэр амлалтууд, тэр сайхан зүйл Библийн үнэнтэй, сайн мэдээний үнэнтэй хүлээж ихта ингээд орооцолдоод ингээд нэг болоод улам хүлээх тусам улам ингээд нэгт болоод байдаг ийм хүлээлтийг ярьдаг гэж байгаа байхгүй. Зүгээр ингээд байж их биш ингээд хизээ ирэх юм бол хизээ надад тэр энэ асуудал шийдэх юм бол биш. Асуудал тэр хизээ дуусна нэг чухал биш. Гол нь эзний тэр сайхан зүйлтэй ингээд огтлцаал бүр ингээд улам ингээд бат бүх болоод нэг болж байгаа энэ ингэж хүлээх хүлээлтийг ярьж байгаа. Улам сүлжигдсээр улам нэг болсоор байх хүлээлтийг. За ингэх үе та түрүүний энэ гарыг анзаарж байгаа. За энэ сэлбэх гэдэг үг нь яг энэ дээр хамааралтай ингээд гоё гарч ирж байгаа. Тэгээ ингэж хүлээдэг энэ хүү найдаж хүлээх энэ байдал донд байгаа хүмүүс шаарах юм бол гэж байгаас эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Яг энэ үйлдэл донд сэлбэх гэдэг үйлдэл орж ирж байгаа байхгүй үйл үг нь. Энэ болохоор халаф гэд сэлбэх, сэлгэх гэдэг санаа. Одоо ингээд сэлбэх, солилцох гэдэг үг нь. Салаа утга нь болохоор халаф гэдэг нь сэлгээ орж ирлээ, солилцоо орж ирлээ гэж сакс максан дээр тэгдэж шүү дээ. Ингээд солилцоо нь орж ирж байгаа. Тэгэхээр солилцох хардаа ингээд эзэнтэй бат бөх сайн сайхандаа бат бөх болж ихад бидний нэг зүйл эзэн рүү очиод эзний нэг зүйл бид нар рүү очиж идэг гинэ солилцох. Тэр нь хүч мэдээж хүч сэлбэнэ гэж байгаа учраас. Тэгэхээр бидний хүчгүй шавхагдсан хүчгүй сул дорой байдал маань эзэн рүү очиод нөгөө нэг эзний сайхан зүйлийг ингээд таньж мэдээд ингэж их үедээ эзэн минь ямар агуун бай би ямар сул дорой юм бэ гэж эзний ямар өндрийг мэдэх тусам өөрөөсөө ямар сул доройгоо мэдээд байгаа учраас ингээд сул дорой байдлаа эзэн рүү хандаал ингээд илэрхийлэгдээд байна. Эзэн рүү очиод харин эзний тэнгэрлэг дуусшгүй хүч чадал нь биднэрт өгөгдөж идэг. Тэгэхээр энэ сэлбэх гэдэг нь бол бидний хийдэг зүйл биш. Бидний хийдэг зүйл нь ерөөсөө л ингээд орооцолтоо л байх. Хүлээж ихтэй эзний сайхан зүйл, амлалт тэр гоё Бурхны нэгүүлсэл Библийн үннүүдтэй сайхан зүйлтэй. Ингэж ихад эзэн тэр холбоосоор нь өөрийнхөө хүчээ, тэнгэрлэг хүчээ өөрөө өгж идэг. Тэр нь маш бодиттой мэдрэмж ярьж байгаа шүү дээ, тий. Маш бодиттой мэдрэмж, маш бодиттой ингээд нуруунаас хүч автсан ингээд нэг гоё хүч чадалтай энэ сэргэх байдал. Энэ зүйл орж ирнэ гэж ярьж байгаа. За энэ зүйл ингэж найдаж байгаа зүйл хариуд нь үнэхээр ингэж эзэнтэй нэгдэж байгаа бол хариуд нь эзний солилцоо нь эзний хүч чадал орж ирж байгаа. Тэр хүч чадал нь
ямар байдлаар илэрхийлэгдэх вэ гэхээр цаашаа унших юм бол төгсгөлийн хэсэг 3 зүйл байгаа. Бүргэд мэт жигүүр дээрээ илэн хайлна гэж байгаа. Бүргэд мэт. Ингэж бүргэд мэт илэн хайлдаг энэ гоё experience гэдэгтэй энэ гоё дуршлаг, энэ гоё бодит байдал танд байгаа бол гүүхтэйч туйлдахгүй, алхахтаач цуцахгүй гэдгийг дараачийн зүйлсүүд нь нөхцөл байдлаа дагаад ингээд зүгээр тарж идэв. Тэгэхээр бүргэд мэт гэхээр бүргэдийн талаарх маш бодиттой зүйлсүүдийг бид нар гоё ярьж болно мэдээж. Гэхдээ өнөөдөр би хоёр зүйлийг л хамааралтай хуваалцмаар санагдаж байгаа. Тэгэхээр Ром 1 дээр байдаг шүү дээ. Бурхны үл үзэгдэх тэнгэрлэг хүч чадал нь бүтээгч хүч нь бүтээгдсэн зүйлсээр нь илэрхий харагдаж байгаа гэх. Тэгэхээр бүргэд гэдэг одоо тэ Бурхны бүргэд гэдэг нь өөрөө шууны хаан тэ Аратны хаан гэдэг нь арслан, шуудын хаан гэдэг нь бүргэд, тижээмэл амьтдын хаан бух, тхий ертөнцийн хаан хүн. Яг энэ дөрвөн зүйл ингээд Изекэл номон дээр ингээд нөгөө нэг юуны Бурхны нөгөө нэг хөлгийг нь ингээд юу гэдгүүлээ сераф гэдэг санагдаад байна. Тэрний ингээд ийм дөрвөн нүр байдаг байхгүй. Бух, арслан, бүргэд, хүн гэдэг ийм дөрвөн нүртэй. Тэгэхээр жигүүртэн шуудын хаан гэдэг. Тэг ингээд зөндөө олон бааваач гэдэг Библиэлд байгаа зөндөө тийм илэрхийлүүд байгаа. Тэвгээр Бурхан өөрийнхөө ямар гэдгээ илэрхийлж байгаа. Тэгээ энд болохоор бидний ямар байхыг бас илэрхийлж байгаа энэ дээр. Бурхантай адилхан зүйл яригдж байгаа. Тэгэхээр бүргэд гэдэг нь болохоор юу гэхээр хоёр гол зүйлийг хуваалцмаар байгаа нь салхи шуурга болно шүү дээ. Тэнгүүд салхи шуургыг ашиглаж, салхи шуургыг хөлгөлж ингэж дээгүүр нисэж явдаг. Амьдралын хямрал, амьдралын асуудлын шуургыг ашиглаад дээгүүр нь ингэж Бурхантай улам адилхан болж, улам өндөрт ингэж дүүлэн нисдэг. Болжмор шиг ингэж авахгүй зүгээр ингээл. Нэг глайд гэж ярьдаг ингэж шумбаал ингэж ерөөсөө юу ч хийхгүй зүгээр ингээл сайхан жаргаал явж ийн гэсэн. Яг ингэж Бурханд найдаад Бурханы хүч орж ирж байгаа бол доор нь бөөн шуурга болж байгаа шүү дээ. Амар бодиттой. Тийм шуургандаа чинь шууд нисдэггүй шүү дээ. Бүргэд ганцаар ингэж гэл. Тэгэхээр Бурханы сүнсээр, Бурханы тэрхүү сүнсээр, Бурханы нэгүүлсээр, Бурханы сүнсээр ингэж нисэж улам өндөрт, улам Бурхантай адил болдог гэдгийг санаа. Зовлон дундаа бид нар Бурханы ариун сүнсээр, Бурханы нэгүүлсээр, Бурханы үннээр ингэж Бурхантай улам адилхан болоод улам өндөрт ниснэ гэсэн. Тэгээ энэ юусоо Бурханы л өөрийнх нь хийх чадах зүйл шүү дээ. Тэр салхи шуурганы асуудал. Тэгэхээр өнөөдөр ч түрүүн амгаа хэлсэн зовлонтойтой хүртэлтэй баярлах гэдгийг санаа. Номлол дээр бас хэлжсэн, сая бас хэлжсэн. Энэ зовлон дотор нь ашигтай зүйл байгаад байгаа байхгүй. Тэр 40 70 жилийн тэр нөгөө нэг юу асуудал ашигтай. Тэгээ гол нь бид нар одоо харахгүй байгаа шүү дээ. Харин Бурханыг хараад ирэхээр дотор нь ийм байсан юм уу гэд улам гоё ингээд Бурханы сүнсээр Бурхантай улам адилхан болно, улам Бурхантай ойртно гэсэн. Бурхан ч гэсэн өөрийгөө бүргэд гэдгээр илэрхийлсэн ишлүүд байдаг шүү дээ. Хуучин гэрээний ишлүүд. Тэгэхээр өөртөө нь улам адилхан болно гэсэн. Бурхан яг ийм гэсэн. Зовлон бол зүгээр ингээд ашигладаг. За хоёр дахь нь болохоор юу гэхээр ингэж бүргэд ингэж шуурган дундуур ингэж шумбаж, дээгүүр нь ингэж гулгаж, далавчаараа ингэж явж их үедээ тэрээр бүргэд хамгийн холыг хардаг гэж байгаа. Ганц шувуу. Хамгийн холыг хардаг ганц шувуу болохоор бүргэд. Амар бүр холыг та судлах юм бол зөндөө юм байгаа ингээд нүдний яадаг ч юм уу бүр хүний хардаггүй харах бодит байдлыг хүн дээрээс бодит байдлыг харагдахгүй зүйлийг бүргэд хардаг гэсэн. Өөр нэг юм бод үл харагдах бодит байдлыг харна гэсэн. Юу гэсэн үг гэхээр Бурханы өндөрлөх тэрхүү харах тэр хэмжээнээс тэр шуурга, тэр цуурны цаана юу байгаа юм, тэнд нэг юу байна, тэнд очих юм бол сайхан амарчих юм байна, энд нэг иймгүй юм байгаа юм байна, эний цаана ийм явж нэгэд Бурханы өндөрлөхөөс харна гэсэн. Ингээд ирэхээр нөгөө нэг гайхалтай Ром 5-ын 3-5 дээр байдаг зовлонтойдоо хүртэл баярладаг гэдэг итгэгч нар юм гарч ирээд байгаа байхгүй юу. Зовлонтойдоо хүртэл баярладаг. Зовлон зүдгүүр нь төвчээр нь батлагдсан Есүстэй адилхан зан чанар. Тэгээ энэ батлагдсан зан чанар нь болохоор найдварыг төрүүлдэг гэж байгаа. Найдвар нөгөө нэг кава гэдэг үг чинь найдварыг төрүүлнэ. Нэг Бурхантай улам адилхан шүлжилдэнэ гэсэн үг. Зовлон нь энийг бий болгодог гэсэн. Зовлон. Тэгээд найдвар нь бидний гонсоолохгүйгээр найдвар нь гарцаагүй тэр нь биелдэг. Яагаад вэ гэхээр итгэгчдийн дотор ариун Бурханы сүнс бидний дотор зүрхэнд маань агапе хайрыг цутгасан байна гэж. Нөгөө нэг Бурхантай шүлжилдээд Бурханы агапе хайрыг хайртай ингээд холилоод байгаа байхгүй бид нар.
Зовлон нь энийг бий болгодог. Нөгөө бүргэд өндөрт дүүлэн ингэхгүйгээр гэхдээ шуурга руу орохоос наа ингээд ингэж штэ ингэж нисэн штэ дээжээ ингээд яг хөөр хүртлээ. Яг шуурган дээр гарчаараа ингэхгүй байгаа байхгүй зүгээр ингээл явж идэг. Энэ гайхалтай зүйл бүргэдэд тэр асуудал нь тэр шуурга нь асуудал хямрал биш. Баярлах зүйл байгаа шүү дээ. Йоо дээр гарах юм бол асар холынхаар нь эрх мэдэл ер нь бүргэдийн өөрийнх нь онцлог болохоор эрх чөлөөний бэлэг тэмдэг болдог. Эрх мэдлийн бэлэг тэмдэг, хүч чадлын бэлэг тэмдэг. Америкийн нөгөө юм дээр нь бүргэдийг Америк жишээ нь юугаа болгодог, эмблемээ болгодог, гол юугаа сүлдээ болгодог гэх мэт ингээд итгэж ус учраас тэгэхээр тэр бүх өндөрлөг эрх чөлөө, эрх мэдэл, хүч чадал нь хаана вэ гэхээр шуурганы хүчээр байгаа байхгүй. Шуурга. Бус нь шуурган донд болжмор шуурган донд ингээд нуугдж яхад бүгд ганцаараа ингээд ингэж чадаад би эрх мэдэлтэй, би хүч чадалтай гэдгийг харуулж чадж байгаа юм нь шуурга байгаа даа. Тэгээ мэдээж бүтээгдсэн зорилгоороо явах үед тэр гайхалтай юм уу те. Тэгээ тэрнээс гадна 2 дугаар Коринт 4:8-аас 9 дээр гайхалтай бидний бүрэгд шиг тэр байдал байгаа. Тэр нь юу гэхээр дарамтлагдавч няцардаггүй. Сандардагч тэгээ дарамтлагдавч няцардаггүй ингээд алга болдоггүй. Яг бүрэгд шиг байгаа байхгүй. Явж л байдаг ингээд гээл. Тэгээ сандардагч зөвхөрдөггүй. Сандрал орж ирнэ. Тэгсэн ч гэсэн ингээд сандарж байгаас волейбол биш ингээд зөвхөрөхгүйгээр ингээд цааш явна гэсэн. Хавчигддагч хаягддаггүй. Янз янзын хавчлаг орж ирнэ те. Гэтэл хаягддаггүй. Цаана арт тал гэж байдаг. Зохиогддогч мөхдөггүй гэдэг энэ итгэгч нарын онцлог энэ Израильчуудын 70 жилийнхаа цөллөг Вавилоны цөллөг дундаа яг ингэж байх дуудлагыг Исая хэлсэн гэсэн. Та ч гэсэн яг асуудал дундаа яг ингэж байх дуудлагыг өнөөдөр танд хэлж байгаа. Эзэнд найдах юм бол дарамтлагдаж няцрахгүй, сандарсан зөвхөхгүй, хавчигдсан ч хаягдахгүй, зохигдсон ч мөхгүй. Тэгээ зовлонтойдоо баярлах, баяр хөөр. Яагаад тэгэхээр харсан ч зовлон биш дотор нь ийм намайг эзэнтэй ингэж адилхан болох өөрт бүх зүйлийг аргагүй шүү дээ. Бурхан юу жоохон санхүүгийн асуудал, жоохон эрүүл мэндийн асуудал, жоохон нэг гэр орны нөхцөл байдлын асуудлаас сулд ороо юм уу гэхээр үгүй шүү дээ. Харин яагаад байгаад байгаа юм гэхээр тэр нь өөрөө Бурхан биднийг бүрэгд шиг болгох гээд, өөртөө адилхан болгох гээд бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө ажилуулж байгаа гэдгийг нь Библи мэдж байгаа. Энэ шлийг бид чэжээч мэддэг. Гэтэ харж чадахгүй байгаа нь бүргэдийн өндөрлөгөөс харж чадахгүй байгаа байхгүй. Бүргэдийн өндөрлөгөөс харах юм бол өө чи ингээд биний нэг иймэрхүү нэг энэ дээрээ би дандаа өөрийгөө хийгээд идэм байх. Энэ дээрээ би эзэн хилээд байхад энэ дээрээ би энэ зүйлээ болохгүй байгаа юм байна. Тийм учраас энийг болчих юм бол тэгэл болчих юм биш үү? Энэ цаана ийм гоё юм байгаа юм байна гэд харах гээд байгаа байхгүй. Тэгээ ингэх зүйл нь ерөөсөө эзэнд найдаж байгаа хүмүүс. За ингээд хардаа энэ зүйл болохоро ингээд Бурханаас орж ирж байгаа тэр гайхалтай илчилт ойлголт байгаа. Тэгээ харах юм бол цаашаа ингэж байгаа хардаа гүүлээч та энэ үйл өгүүдийг анзаар та бүргэд мэд жигүүр дээр илэн халин нисэх гэдэг санаа. За нисэх гэдэг үйл үг. Тэгснээ гүүх гэдэг үйл үг байгааз гүүх. Тэгснээ алхах. Харах юм бол хардаа ингэж байгаа. Ер нь ингээд шууд мууд онгоц монгоц ер нь нисэх гэдэг ойлголт ингээд зогсон гойж ийснаа ингээд нэг алхаа явлаа. Хурд нэмлээ тэгээ гүд нисдэн штэ. Тэс дараа нь ерөнхийдөө тиймэрхүү. Гэтэл энэ болохоор эсэргээрээ байгаа. Шалтгаан нь болохоор юу гэхээр Исая итгэлийн амьдралын бодит байдалд итгэгч нарын итгэлийн амьдралд өрнөдөг бодит байдлыг илэрхийлсэн гэж байгаа байхгүй. Эхлээд Бурханаас тэр гайхалтай тэр сайн сайхан хүч чадал Бурханы илчилт ойлголтоор ингээд дүүл нисэж байгаа. Энэ байдал донд байгаа хүмүүс дарамт стресстэй өдрүүдэд хүртэл дарамт стресст ингээд ойлгохын аргагүй зүгээр ойлгох байтугай зүгээр ингээд цаанал гармаар байна гэдэг амьдралын өдрүүд байгаа тий. Амар дарамттай, амар стресстэй тарихч ажиллахгүй тийм өдрүүдэд зүгээр гүүх итгэлийн амьдралын тийм дуудлага байгаа даа байхгүй. Зүгээр гүүгээл цаана гарна. Тэгээ итгэхэд ингээд гүүгээл гарахад хүртэл хүч байхгүй. Гэтэл бүргэд мэд илэн хайлдаг тэр хувь тавилан тэр гайхалтай хүч чадал сэлбэгдсэн болвол гүйсэн ч гэсэн туйлдахгүйгээр тийм өдрүүдэд цаана шууд гарна гэсэн үг. Бүргэдэд байгаа энэ хүч чадал. Тэгснэ бас зарим амьдралын зарим өдрүүдэд өдөр тутмын нэгэн хэвийн өдрүүд байгаа. Нэгэн хэвийн өөрчлөгдөхгүй ямар ч юм болохгүй ямар ч сонирхолтой мөрнөөгүй зүгээр л хийдэг юм өглөө бослоо хийдэг юм аялаа ингээд байдаг л зүйлсүүд ямар ч утга учир байхгүй зүгээр яг копи паст хийсэн юм шиг өдрүүд. Тэгээ яг ийм өдрүүдэд хүртэл ингээд хүмүүс зогсоод ингээд нэг юм зомби шиг болох гэдэг те бид ингээд тэр өдрүүдэд хүртэл ингээд нэг хөлөө тавиад алхаад цаана гарах тийм хүч хүртэл яригдчихэж байгаа. Алхсан ч эс цуцна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ амьдралын энэ зүйлсүүд юу гэхээр ерөөсөө эзэн дээр төвлөрж байгаа
тэр асуудал яригдж байгаа. Тэгэхээр дүгнэх юм бол нэг зүйлийг битгий хар. Харин нэг зүйлийг хар. Юуг битгий хар вэ гэхлээр харахгүй байх хэрэгтэй вэ гэхээр асуудлуудаа Вавилончуудад цөлөгцсөн Израильчууд тэр асуудлуудаа 70 жилийн асуудлаа битгий хар гэж хэлж байгаа юм. Харин юуг харах юм гэхээр Бурхны мөн чанарыг, Бурхны хэн гэдгийг юу хийснийг нь харна гэсэн. Тэгээд түүнд найдах Бурхны хэн гэдэгт нь орооцолдоо л заяа. Хэн гэдэг нь ямар бурхан? Мөнхийн бурхан. Мөнхийн бурхантай дэлхийн хязгаарыг бүтээгчтэй эцэж туйлддаггүй ухаан нь төлөвлөгөө нь ингэж ойлгохдохгүй гүн гүнзгий бидний сайн сайхны төлөө гүн гүнзгий тэр бурхантайгаа ингээ орооцолдоод байна гэсэн. Хэн гэдэг ямар бурхантай? Тэрнээс гадна таны амьдралд хийж өгсөн юм юу байгаа юм? Гэрчлэн мөрчлөө битсэн байвал тэрийгээ санаа те яг ингээ намайг тэдүү удаа аварсан, тэгж өрөөсөн, тэгж хангасан мангасан тэрнтэй ингээ орооцолдоод тэрийгээ тэрэн дээр оршоол бясалгаал ингээл ингэж их үед эзний хүч сэлбэгдэнэ гэж байгаа байхгүй юу? Ингэж найдах үед. Тэгээ энэ хүч нь өөрөө бидний амьдралд бид түүний хүчээр ниссээр байх болно. Гүүсээр байх болно, алхасаар байх болно гэсэн үг. За тэгээ бүгдээ хамтдаа эдгээрийг бариад дотор чинь хэлсэн эзэн үгийг бүгдээ бариад залбирцгаая.